Тэгэхээр энэ жилийн эдийн засгийн чуулган 2015-д ямар санаа тээж ирв гэхлээр тэрийг танилцуулахгүй. Энэ жил бол миний богцолж ирсэн санаа нь ерөөсөө арбитр гэдэг үгийг л танилцуулах гэж. Энэ бол аливаа бизнест бол хамгийн чухал юм бол гэрээ хэлцэл байдаг. Гэрээ хэлцнөөрөө нэг шүүхээр хамгаалагдах ёстой. Тэр хамгаалдаг шүүгийн дэлхий дээр бол өндөрлөгтөн арбитр гэдэг тусдан байгуулсан байгаа юм л да. Энэ арбитрийн шүүх гэж байвал бидэрт их зөв юм байгаа. Арбитрийг сурцсан Монгол улсад бол 1928 онд анх байгуулагдсан байх. Тэгээд сүүлд 1960 онд бол арбитр маань байгуулж явсан. Тэгэхдээ өнөөдөр бол хувь хүн өмчтэй, хувь хүн чөлөөтэй өмчийн харилцаанд орж байгаа, чөлөөт худалдаанд орж байгаа. Энэ үед бол арбитр гэдэг бол арай өөр асуудалтай. Одоо энэ үгийг тайлбарлах. Яг бол бид нар зөвхөн гадаадд арбитр гэдэг шиг компаниудын хооронд арбитр хийж болно шүү дээ. Тэр төртөө одоо тендерийн ажил үйлчлэгээ авсан компаниуд тухайн төртөө гэрээ ихтэй арбитрийн шүүхэршүүлэн гэж хийвэл их төхөмтэй асуудал шийдэгдэх юм да. Тэгэхээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд бол арбитрийн шүүх байдаг. Тэгээ өнөөдөр хүртэлх хугацаанд энэ шүүх үнэхэр чигүүргээ хангалттай биелүүлж чадсан болов уу? Яагаад энд бэлэхэн шүүх байсаар гэхлээр арбитрийн орон зай өгүүлэгдээд байгаа юм бол? Ер нь бол бид арбитр гэхээр зөвхөн Монгол улсын засгийн газар нэг Лондонд очих дээр ойлгодог тийм ойлголт байсан нь өөрөө урд нь бол нэлээд энийг сурталчлаагүй нэг сөрөг үр дагавар. Нөгөө талаас бол энэ арбитрийн хүч чадал энэ гэрээ хэлцлийн мөн чанарыг бол сайн гаргаж чадаагүй байсан байж магадгүй. Би энэ ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа хол үндсэн ажил бол арбитр буюу арбитрийн шүүхийг бие даасан институт болох үндсэн зорилготой байна. Тийм ч учраас энэ зорилго маань бас нэг хэдэн жилийн дараа биелэх болов гэж найдаж байна. Нөгөө талаар бол арбитрийн хуулиар олон газарч байгуулж болдог шүү дээ. Чинь одоо манай барилга холбоожуудаас арбитртэй л байгаа. Ер нь бол арбитрийг хажууд авч яваа төрийн бус байгууллага бол энэ шүүх хийн занданд байдаг. Энэ маргаан мэтгэлцээ таслахын байгууллагыг бол бүх юмар хангаж өгөх хэрэгтэй юм байна. Тэр төлөв нь оруулна гэж бодож чинь түүнээс энэ зүгээр танхимд нэг хилцэн хэмжээнд байж болохгүй. Одоо бол манайд хуучин шүүх яам гэж байлаа шүү дээ. Одоо засгийн газар нэг яам байсан байхгүй социализм үед. Тэгээ сая 92 оны үндсэн хуулиар шүүх засаглал маань бүр тусдаа үндсэн хуулийн бүлэг болж гарлаа шүү дээ. Яг түүнтэй адилхан арбитр бол тусдаа тийм том институт байх хэрэгтэй. Тэгэхээр танаа харьяанаас гараад бие даасан байгууллага. Тэрний өргөн ажиллах бололцоог нь улам хангаж өгөх хэрэгтэй байна. Сайн арбитрч байх хэрэгтэй. Өнөөдөр арбитрийн шүүхийн нэг онцлог нь гарсан хэргийн мөн чанараас яаж шийдвэр гарсан шалтгаалаад дараагийн арбитрчийн үн цэн бий байдаг байхгүй. Тэгэхээр гэрээ хэлцлийн энэ маргааныг энэ л шүүгч арбитрч сайн шийддэг гэх юм бол тэр хүн дээр ирж байгаа маргаанууд ихсэл байна гэсэн. Тэр хэмжээгээр нь арбитрийн нэр хүнд явагддаг байхгүй. Энэ тухайн үед шийдвэр гаргаж байгаа арбитрч болгоно шалтгаалдаг хариуцлагатай ажил та. Тэгэхээр ингэж энэ байгууллагын хүчин чадварыг бэхжүүлэхийн тулд ажлаа юунаас эхлэх ёстой вэ? Хууль эрх зүйн орчныг шинжилгээс эхлэх үү? Арбитрийн хуулийн өөрчлөлт найруулалт бол шинжилсэн найруулга явуулж байгаа нь хавар батлагдах байх. Тэгээ энэ дээр бол ер нь шүүхэд өрсөлдөөн гаргадаг ганц байгууллага бол арбитр байдаг байхгүй. Одоо аль шүүхт үед иргэний шүүхт гэж шууд тодорхой ярьж болно л доо. Манайд ямар тийм нэг өөр мэрэгдсэн шүүгч нар байхгүй ш, татварын шүүгч юм уу? Одоо тийм ангилсан бол байхгүй. Гэр бүлийн шүүгч юм уу те. Одоо л хонд байгаа сэрхэмний иргэн шүүх, иргэний шүүх байгаа. Тийм учраас арбитрийг бол сайн бэхжүүлэхэд энэ зөвхөн энэ Монгол улсын хэмжээний асуудал болж байна. Зөвхөн одоо танхимын асуудал энэ бол чинь шүүх засаглалын бас асуудал. Шүүх засаглал хажуудаа цэвэр өрсөлдөөний албан ёсны шүүхтэй байна гэвэл энийн дээр бас идэвхтэй оролцох хэрэгтэй гэж бодож байгаа. Аль аль нь бол хамтын хүчин чадлаар энэ шинэ нөхцөлд ажиллаж байгаа арбитрийг бий болгох бол гэж найдаж байна л да. Тэгэхээр гол нь бизнес эрхлэгчид өөрсдөө энэ арбитрийн шүүхийн ач холбогдлыг төдийлөөс ойлгохгүй байна уу гэсэн бодол надад байна л да. Яагаад гэвэл хоёр бизнес эрхлэгч хоорондоо гэрээ хийхдээ л маргаан гарвал арбитрийн шүүгээр хилцнэ гэдэг заалт оруулахад л болчих юм шүү. Тэгэхээр гол нь нэг гэрээнийхээ хойно энэ арбитр гэсэн үгийг оруулна гэдэг нь өөрөө энийг мэдсэн байх. Арбитрийн мөн чанарыг ойлгосон байж хүн тэр найдаж шүү дээ. Түүнээс биш өнөөдөр манайх зарим тохиолдолд иргэний шүүхийг ашиглаад эсрэгээр бүр маш ашигладаг тийм хүчнүүд компаниас гараад ирсэн шүү дээ. Иргэний шүүхэн дээр удаан шүүдэг. Тэгээд тэндээ бас янз бүрийн асуудлыг янз бүрийн аргаар шийдэж болох нөхцөлийн ажил гих мэтлэн одоо сөрөглөлийн би ярьж байна л да. Энийг арбитрийг хойно гэрэн дээр тусгахгүй байна гэдэг нь манай бизнесмэнүүд өөрсдөө тэг гэрээ хэлцлээ юугаар хамгаалах вэ гэдэг арга ухаанаас сайн олохгүй л байгааг нэг шинжтэй. Хэрвээ бид нэр хамгийн томор оюутлын гэрээ хэрвээ батлагдж явах өдөр хойдолд нь байгаа нэг залт байгаа. Бид Лондон арбитрийн шүүлгэнээс
Тэнд Монгол улсын чинь одоо арбитрийн шүүх хашуулгына гэсэн залд оруулж болох байсан шүү дээ. Тэгэхээр энийн дээр тухайн гэрээ хийж байгаа улсууд ямар ч тийм юу баг тэрийг мэдэхгүй л шууд явж байгаа байхгүй. Яг өнөөдөр бол 5-7 хилцээ хамгийн их анхаарал татсан сэдв байна. Та энэ хилцээрийн багтаа уулзч үзсэн үү, санал тавьж үзсэн үү, яаж хүлээж авав? Юу сайхан сайттай бол хуваар бол таарлах маягаар уулзчаа. Түүнээс энэ нэг саад болоод тэргүүдээ тэр хүн хариуцаад ер нь хурдан юм дуусчих хэвээр юм байна. Гэхдээ бол яг нарийнд бол бид нэр шороо зарж явах процесс дээр хэн нь илүү зарах вэ? Хэн тийм л зодон дээгүүрэл явагдаад байгаа юм шүү дээ. Хин ч юм бол ард түмнийх хамаатай дэвшилтэй. Дээдлээ уучраа болоод одоо хийж байгаа нэг ажлын чөлөөтэй хэлчихгүй бол бид нэр энэ дээдлийн шороо зарах өрсөлдөөн, дотоодын өрсөлдөөн энэ олон том мега төслүүдийг зогсоогоод яг нарийнд бол 5-7 хилцээ дотор энэ маргаан гарвал Монголын арбитрийн шүүгээр хилцүүлнэ гэдэг заалт. Мэдээж одоо энэ сайхан сайд бол тусгаж өгөх болов гэж бодож байна. Тэгснээр бол манай арбитрийн өөрийн мөн чанар гарч байгаа. Гэхдээ арбитрийг нэг тусгах зүгээр бичих нэг өөр хэрэг. Хамгийн гол нь гэрээнд орж байгаа хоёр тал хоёулаа тэр арбитрийг хүлээн зөвшөөрөх гэдэг бас өөр асуудал байгаа байхгүй. Чи манай арбитрийн хүчин чадал ямар байх вэ? Маргаан гарвал шийдвэрлэж чадах уу? Урд нь тийм дуршлагтай байсан уу? Чин танад дотор яг энэ олон улсын чин 10 тэрбум долларын гэрээн дээр ажиллаж исэн маргааныг шийдчихсэн арбитрч байна уу гэх мэтлэн дотор нь ингээл задлал үтсэн л дээ. Антом минут дээр бас асуудал гарч ирэх юм байна. Ер нь бол энэ том гэрээнд оролцож байгаа улсууд аль болох зөв шударгаа шийдвэр гаргадаг арбитрчин байгаа улсад л арбитрийн шүүлэх үнэхгүй сонирхолтой байдаг. Ялангуяа манай шиг юм эргэлзээ төрцсөн. Ер нь бол 3 жилийн дараа маш их мөнгийг зээлсэн хүндээ буцааж төлөгч байгаа улсад бол хөрөнгө оруулагч байгаа улсууд яаж өөрийнхөө хөрөнгийг 100% хамгаалах вэ гэдэг талаас л харах байна. За танд баярлалаа.